Сайн байцгаана уу? Пингшүгийн зөв зохион байгуулалт нь ариун цэврийн өрөө буюу бидний нойлын өрөө хаана байрлаагаас шалтгаалж бидний гэрийн энергит бол нөлөөлж яадаг. Тэгэхээр бидний өнөөгийн амьдарч байгаа энэ барилга байгууламж бол бидний хүснээрээ би яг тэндээ нойлтой, тэндээ тийм өрөөтэй гэд ийм өрөөг бол сонгох боломжгүй. Ингээд цаанаасаа зохион байгуулагдсан энэ байранд бол бид амьдарч байгаа. Тэгвэл танай гэрийн нойл өнөөдөр хаана байрлаж байна? Энээс шалтгаалж бидний пингшүгийн зүг чигийн буюу гэрт ирэх тэр энергийн солилцоо өөрчлөгдөж байдаг. За энэ дээр та эддээ бас бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо. Мөн үүнийгээ яаж хэрхэн хамгаалах уу гэдэг зөвлөгөөг бас давхар оруулъя. За тэгэхээр ариун цэврийн өрөө маань галтгоор шууд харсан байралтай байх юм бол энэ бол гэрийн эрүүл мэндийн зүг буюу эд баялаг хоол хүнсний энергийг илэрхийлж байдаг. За тийм учраас ариун цэврийн өрөө маань усны энерги буюу бохир ус энерги гадагшуулах урсгал гэж үздэг. Тиймээс ариун цэврийн өрөөний хаалга шууд галтгоор харсан байх юм бол гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд сулрах, жижиг сажиг өвчнөөс салахгүй байх. За хоол боловсруулах эрхтэн ялангуяа гэдэс ходоодтай энэ чиглэлийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, за айл гэрийн уур амьсгал тогтворгүй болох, мөнгө тогтохгүй байх гэсэн ийм энерги утгыг бол илэрхийлж ядгаа. За тэгвэл яг энэ үед бол таад маань хаалган дээр модон элементийг ашиглуул зүгээр. За модон ямар нэгэн пайз, модон сүвнэр ч юм уу тиймэрхүү зүйлийг бол ариун цэврийн өрөөнийхэн хаалган дээр бол өлгөж хөвшөөрэй. За мөн ногоон ургамал тавих хаалгыг ер нь бол мэдээж үргэлж хаалттай байлгах нойлын өрөөний суултур тагийг бас үргэлж хаалттай байлгах. Тэгээд үнэрт бас маш сайн анхаарах хэрэгтэй. Болж өгвөл үнэртүүлэгч арц хүчийг бол байнгын өөгүүлж байвал маш сайн. Тэгээд галтгоо болон тэр нойлын өрөөний хоорондын тэр коридор хэсэг илүү тод гэрэлтэй байх нь илүү тохиромжтой байна. За хоёрдугаарт гэх юм бол нойлын өрөөний суултур, нойлын өрөөний хаалга нэгтгэж шууд суултур харагдж байгаа байрлалыг бол пингшүүд бас зохимжгүй байрлал гэж үздэг. Танай гэрийн нойл магадгүй нойлын хаалгыг нэхэд шууд суултур харагдаж байгаа бол энэ бол гэрийн энергийг доош татах буюу хос хоорондын зөрчилдөө, маргаан, гэрийн эд баялаг санхүүгийн энергит бол шууд сөргөөр нөлөөлдөг. За хэрвээ ийм байралтай байгаа бол мэдээж нойлын тагийг үргэлж хаалттай байлгах, жижиг ийм төмөр саванд баг зэргийн давсыг хийгээд хаалганы орчим байрлуулвал энэ энергийг бас маш сайн саарамжуулж өгдөг. Тэгээд давсаа 7 хоногт нэг удаа нойл руугаа шууд басгаж усаа татаж дараа нь шин давс солих маягаар ингэж бас хэвшүүлж хэрэгжүүлээрэ. Мөн нойлын хаалган дээр байгалийн зураг болон модон тийм чимэглэл тоглоомыг бас сүнэрийг өлгөж байршуулвал илүү бас зохимжтой энергиг саарамжуулж засаж өгч байгаа юм шүү. Ийм металл хонх металл ийм хонхыг бас ингэж нойлын өрөөний хаалган дээр байршуулвал энэ зүгийн энергийг бас урсгалыг саарамжуулж өгнө. За 3 дугаарт бол унтлагын өрөөндөө таны нойлын хаалга шууд хамааралтай харсан бол энэ бас сөрөгтэй үздэг. За ихэнх мастер унтлагын өрөө одоогийн байрны мастер унтлагын өрөөний яг хаалга шууд орлоо буюу унтлагын өрөө рүү харсан байгаа даа. Энэ байрлал бол пингшүүдээ хүний сэтгэл зүйн энергийг доош нь унгах, ядрах, нойр муудах, суйлдах, ажлын эрч хүчгүй байх, мөн адилхан мөнгөний энергит бол нөлөөлдөг. Тэгээд ер нь нэг юм ядаргаатай жижиг сажиг өвчнөөс салахгүй байх, яг тэр өрөөнд унтж байгаа хүний энергит бол ингэж нөлөөлдөг байх нэ. Үүнийг засах арга нь бол нэг юм хөшиг ч юм уу нэг юм хаалт маягийн хийх боломжтой бол хийвэл маш сайн. За тэгээд давс бас нойлын өрөөнийхэн хаалганы наад байршуулах, мөн юм хар оксижен чулууг ингээд нойлын хаалганаас зүүх. За тэгээд яг тэр өрөөний хэсгийг юм зөөлөн дулаан шаргал гэрэлтүүлэхийг нэмжих ийм маягаар сөрөг энергийг тэнцвэржүүлэх нэ. За дөрөвдүгээрт бол зүүн өмнө зүг буюу бидний гэрийн эд баялаг буюу мөнгөний зүг гэж яддаг. Яг тэр мөнгөний зүг рүү таны нойлын хаалга харсан бол энэ бас буруу байрлал гэж үздэг. За энэ бол мэдээж санхүү мөнгө дороотох, өр ширэнд орохтой олсон мөнгө амьдрал тогтохгүй байх, юм болохгүй байх. За мөнгөний урсгал хаагдах, тухайн гэрт хуримтлагдах мөнгөний энерги
байхгүй болох. Ажлаад байдаг, хөдөлмөрлөд байдаг, мөнгө тогтож өгөхгүй, хоригдлол бий болж өгөхгүй, элбэг байдлын энергийг саарамжуулж байдаг. Хэрвээ ийм одоо байвал яг тэр одоо зүгтээ мөнгөний одоо мод гэж байдаг те, мөнгөний одоо тийм мод буюу модон ургамал ийм том хэмжээтэй тийм модыг одоо байршуулвал тохиромжтой. За тэгээд сул ус гойжлохгүй байх дээр ер нь бол 0-ийн өрөөнд маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд ногоон болон ийм алтлаг өнгийг одоо тэр мөнгөний бүстэй 0-ийн өрөөний хаалганы зүг рүү харуулад байршуулах юм бол илүү одоо тэр энергийг тогтворжуул саарамжуулж өгнө. За 0-ийн өрөөнд байдаг толинд бас маш сайн анхаарах хэрэгтэй. Толь маань бол үргэлж цэвэр тунгалаг байх хэрэгтэй. Тэгжээж одоо тэр одоо тэ зүгийн одоо ойлголтын энергийг бол бас тэнцвэржүүлж өгж байгаа. Дараагийн 5 дахь байрлал бол баруун хойд зүг буюу одоо бидний гэрийн одоо хамгийн одоо деважингийн бүс гэж хэлдэг тий. За яг амжилт бүтээлийн бүс буюу ялангуяа гэрийн одоо ноён нуруу буюу гэрийн эзний энергт одоо шууд нөлөөлдөг энэ бүс байдаг. Тэгвэл яг энэ бүсэд хэрвээ танаа гэрийн 0 байрлаж байгаа бол энэ бас сөрөг нөлөөтэй гэж үздэг. Тэгэхээр энэ зүгт одоо хэрвээ 0 манд байрлаж байгаа бол гэрийн эзний тэ амжилт карьерт муугаар нөлөөлөх. За тэгээд аз хэмэр одоо дороотох тэ ямар нэгэн одоо тэр гэрийн эзнийг одоо тийм доош татах энергийг илүү одоо идэвхжүүлж яадаг байх нь. Тэгэхээр энэ зүгт байгаа бол металл элементийг ер нь бол нэмж өгвөл зүгээр. Металл элемент гэхээр 6 ширхэг одоо хэлхсэн зоосыг одоо тий 0-ийн өрөөний хаалган дээр байршуулах. За төмөр одоо ийм цол тийм сүмнэр хонхтой эдгээр зүйлсийг одоо яг тэр зүгтээ одоо байршуулж өлгөх. За магадгүй одоо тойл одоо 0-ийн өрөөнд чинь байгаа бол ийм металл одоо төмөр одоо хүрээтэй тэ жаазлсан тийм толийг байршуулах ч гэдэг юм уу. Яг тийм тухайн өрөөний 0-ийн хэсгийг ч гэсэн металл сүмнэр металл эдлэлээр тогтчуулаад за хаалганы гаднаас ийм металл хонх байршуулах, металл зоос байршуулах тиймэрхүү одоо зүйлээр ер нь бол энергийн тэнцвэрийг бас тэнцвэржүүлж өгнө шүү. Энэхүү зөвлөгөөнөөс таад маань өөрийнх нь ариун цэврийн өрөө буюу 0-ийн өрөөнийхөө энергийг зөв тэнцвэржүүлэх аргыг бас сураад аваарай. Тэгэхээр орчны энерги гэдэг бол бидний энергитэй шууд холбоотой байдаг. Бид зөв энергитэй зөв орчинд байснараа бидний энерги бидний одоо хувь хүний энерги шууд хамааралтай байдаг. Хувь хүний энерги дээр байж бид эрүүл мэнд, аз амжилттай бүх зүйлд одоо шууд нөлөөтэй байдаг учраас гэрийн энерги буюу орчны энерги таны байгаа тэр газрын энерги гэрчмээс шалтгаалж одоо бидний дотоод энергитэй шууд холбоотой байдаг юм шүү. За тэгээ энэ удаагийн зөвлөгөөрөө 0-ийн өрөөний байршлын зөвлөгөөг оруулаа. Таад маань хэрэгжүүлээд гэрийнхээ энергийн зүг чигийг тодорхойлоод 0-ийн өрөөнийхэн заслыг зөвлөгөөний дагуу засаад аваарай.